Сайн байцгаана уу? Од мөндөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Кино түүх нэвтрүүлэг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За энгийн даруухан энэрмгээ зан чанараараа дэлхийд даяар хайрладаг Keanu Reeves-ийн талаар өнөөдөр ярилцах болно. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар 100% off Flash Deals, Univision болон өдөр бүр шин Түлээжүү ивэнттэйг ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Од мөндөр радио 107, 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрч байна. Студид хөтлөгч Инхбат, Орон Чимэг хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн дурна. За Keanu Reeves гэх энэ Канад жүжигч маань Ливан улсад айлын том хөвгт болж 1964 онд мэндэлсэн юм байна. За тэгэхээр Канад гэрнээ Ливанд мэндэлсэн гэхээр бас сонирхолтой байгаа тийм ээ. За аавыг нь Samuel гэдэг, харин ээжийг нь Patricia гэдэг юм байна. За ээж нь бүжигчин, харин аав нь Хавайис гаралтай юм геологч хүн юм байна. Уг нь. За тиймдээ ч хүүдээ Хавайийн уугуул иргэдийн хэлээр Keanu гэх нэрийг өгсөн юм байна. За нэр нь шүү дээ маш гоё. Уулан дээгүүрх зөөлөн салхи гэдэг нэрт батгахтай ийм үг юм байна. Keanu гэж. За хэдий ийм гоё нэр хайрлсан ч гэсэн Samuel нь өөрөө ер нь тийм бүтэхгүй гар байсан юм байна. Хавайд хориотой бодис худалдаалсан, за хэрэгэлсэн гэдэг шалтгаанаар шоронд хүртэл сууж байсан. За боловсрал гэхээр юмгүй ийм хүн байж. За Keanu харин баг багт нь аав нь эхнэр хоёр хүүхдээ орхиод явцсан баг. Энэ үед Keanu 3 настай байсан бол дүүн дөнгөж 1 настай байсан. За гэр бүлээ орхиод явсныхаа дараа бас хидэн ч удаа баривчлагдаж шоронд сууж исэн ийм хүн байж байгаа юм. За тэгэхээр баг ер нь орхиод явцсан ч дээр байсан гэж удаа харж байгаа. Тэгэхгүй хажууд байгаа л исэн бол нөлөөлөл нь ямар ах байсан бол тийм ээ. За нөхөр нь хаяад явсны дараа Patricia хоёр хүүхдэд тэжээх гэж янз бүрийн ажил хийж байсан гинэ. За эцгээс нь ямар ч тусламж байхгүй. За угаасаа шоронд байгаа хүнээс юу ч ирэх тийм ээ. За Keanu маань аав гэдэг үгийг баг мэдэхгүй өссөн. За түүнээс одоо юу хүлээх одоо аав гэж ямар хүн байдаг вэ гэдгийг юусоо мэддэггүй. За төрсөн эцэгтэйгээ хаяж явснаас нь хойш 10 жилийн дараа буюу 13 настайдаа Хавайд нэг удаа уулзсан гэж. За тэр уулзалт ерөөсөө л танихгүй хүнтэй анх удаа танилцж байгаа мэт тийм уулзалт болж өнгөрсөн. Ямар ч эцэг үгийн уулзалт гिचмээр тийм халуун дулаан уур амьсгал ерөөсөө байгаагүй. За үүнээс хойш ер нь аавтайгаа уулзъя гэж бодоочгүй аав нь ч тэгээд алга болсон юм. За аавтаа хаягдсан манай гурав Ливанаас нүгэд Сиднейд нүүж ирсэн гинэ. Ээж нь тэнд жүжигчний туслахаар ажилд орсон байна. За гэхдээ тэнд Сиднейд амьдрахад ер нь маш хүндрэлтэй байсан юм байна. Ливаныг бодох юм бол хамаагүй өртөг хүндэртэй. За ингээд ер нь энэ чинь спойл хийгээд тэрэд Нью-Йорк руу азаа үзэж нүүсэн баг. За хүүхдүүд нь тэгсэн чинь арай гэж Австралид дасцсан байсан гинэ. Тэгээд дахиад нүүхээр гарсан. Ер нь хүүхдүүд бага насндаа нүүх сургуулиасаа шилжих энэ төр бол маш хүн дээр тусдаг. Энэний нэг жишээ нь одоо манай Keanu болоод түүний дүү хоёр байсан юм байна. За Нью-Йоркт очиод Keanu харин анх удаа театрын тайзны ард орж үзсэн гинэ. Энэ түнд маш их таалагдсан. За үзүүлбэрээ хэрхэн бэлдэж байгаа нь, за тайз, жүжигчид, найруулагчид гээд бүх зүйл нь Keanu-гийн толгой дотор нэг юм дэлбэлсэн гинэ. Ээж нь тэнд ажилдаг байсан болохоор хүүгээ театрт авчихсан юм байна л та. Тэгэхэд ерөөсөө за ямар гоё юм бэ гэхэд нүдэнд нь оч гэрэлтэй бүр ингээд яг дурлаад сайхан байжсэн чинь ээж нь дахиад нүүх хэрэгтэй болсон. За энэ удаа харин Keanu 6 настай байхад нь ээж нь Paul Aaron гэдэг нэртэй найруулагчтай гэр бүл болоод за тэдний гэр бүл Канадын Торонто руу нүүсэн юм байна. За харин энэ удаагийн өөрчлөлт тэдний гэр бүлд маш тааламжтайгаар иргэсэн. За шинээр очисон газар нэг хэлгэмсэн дулаахан газар байсан гэнэ. Цаг уурн жоохон хүүтнэлтэй. Гэтэ тийм уур хүмүүсийн харилцаа тэр нь маш гоё. Канадууд ч айгүй тийм гоё илгэмсэг хүмүүс байдаг шүү дээ. Кинонд ч их шалуулдаг да хөрхий Канадууд гэдэг. За төрснөөсөө хойш хэд хэдэн газар амьдарч үтсэн Keanu Канад улсыг харин өөрийнхөө гэр орон гэж үзээд өөрийгөө Канадын иргэн гэж хэлдэг. За энэ ч тэр нэг дулаан уур амьсгалтай их холбоотой байна. За найруулагчтай гэр бүл болсон Patricia шинэ газар очиод шинэ авьяасаа нээж илрүүлсэн гинэ. Тэр нь загвар зохион бүтээгч. Нэг хэсэгтэл нэлээд амжилттай ажилласан юм байна. Гур хит хитэн оддын загварыг зохиож image maker-ээр ажилласны дунд David Bowie байсан гэдэг. За тэгэхээр нэлээд амжилттай байсан эндээс харагдаж байгаа. За манай Keanu ч урлагт оролцсон шоу бизнес гэж ямар гоё юм бэ? Тайз гэж ямар гоё юм? Жүжигчж идэх чинь ерөөс миний хийх ёстой ажил юм биш үү гэд бодцсон байсан хүнд. За кино урлагт дурлах шалтгаан нь манай харин хойд аав Paul Aaron байсан юм. Paul бол үнэхээр сайн хүн байсан. Patricia хоёр хүүхэдтэй нь яг л эр нөхрийн ёсоор, за аав хүний ёсоор хайрладаг байсан. За тиймдээ ч зургийн талбай дээр Keanu их дагуулж очдог.
За кино зурагт хэрхэн бэлдэж байгааг харуулдаг. За киноч бас тэнд ажилтаа байсан гэж шүү. Жүжигчид хүмүүст ингээ юм зөөж өгдөг, ундаа зөөж өгдөг. Нөгөө хэдэн ч гэсэн кино тэгсэн ханддаг. Тийм байсан болохоор кино жүжигчид гэдэг чинь бас гоё хүмүүс юм биш үү гэж бодож эхэлсэн баг. За ингээд ер нь кино урлагт дурлуулсан кино гэж юу вэ гэдгийг анх мэдрүүлсэн хүн манай Пол Айрон гэдэг найруулагч байна. За харамсалтай нь Пол Патришио хоёрын гэрлэлт 2 жилийн настай байсан юм. Пол араар нь тавьсан гэдэг шалтгаанаар тэд хоёр тийш болж байгаа. Гэхдээ Пол нөгөө Киану болоод түүний дүү Ким хоёроос харилцаагаа таслаагүй гинэ. Хэдий ээжээс нь салсан ч гэсэн хүүхдүүдтэй нь үргэлж холбоотой, үргэлж тусалж дэмждэг байсан гэж. Яг л аав хүний ясаар нөгөө нэг Сэмюэл гэдэг нэг гар штэ. Тэрийг бодох юм бол энэ жинхэнэ эр хүн байсан баг. За Патришиа харин нөхрөөсөө салсныхаа дараа нөхцөл байдал маш хүнд болсон. За хэдий амжилттайгаар карьераа эхлүүлсэн ч гэсэн тэр нь бас санснаар нь болсонгүй. Өглөөнөөс орой болтол ажилладаг. За дээрээс нь хоёр хүүхэд хоёулаа дислексия буюу унших чадваргүй гэдэг нь тодорхой болсон. Ийм нэг эмгэг байдаг шүү дээ. Тэгээ хоёр хүүхэд хоёулаа тийм ихэр чинь ээж хэвд маш хүн дээр тусаж байгаа. За амьдрал үнэхээр тэднийг сорж исэн дэс харагдаж байгаа. За унших чадваргүй хүүхдүүд мэдээж хичээлдээ муу байх нь тодорхой. За үүнээс ч үүдэлтэй Киану тийм зожигдуу хүүхэд болж өсөж исэн юм. Багш нар нэг загиндаг, тэгээ шүүмжилдэг. Тэнгүүд тийм газар хүүхэд яаж тогтох вэ те. Тэгээд ер нь ганцаараа л явж идэг ийм хүүхэд болж байгаа. За гэхдээ тэр өөрийнхөө тэр зожигдуу ганцаараа байх тэр нэг юу гэмээр юм те. Нөхцөл байдлаа ашигтайгаар эргүүлж чадсан. Тэр шатар сурсан гэнэ. Шатрыг бүр маш сайн тоглодог. За бүр ийм левелтэй гэж шүү. Шатрын нэг юунууд өгдөг шүү дээ. Левелтэй гэж. За тэгэл ерөөсө хүмүүсийг уурж дуудаал тоглодог. Олон юм яриадах шаардлагагүй. Тэгэл шатраа тоглоал байж идэг. Тэгээд бүр томчуудыг ирж уурж дууддаг, тоглодог. Тэгээд $1 бооцаатай. Тэгээд бооцаагаа авдаг. Ийм мундаг шатарчин. Тэгээд өөртөө их ихтэй шатартай их чадамгай ийм чадвартай хөхт байсан юм. За ээж нь ингээд төд бодлого дахин гэрэлж байгаа. Киану одоо дахиад нэг дүүтэй болно. За энэ дүүч яах вэ ингээд. Энэ юм бол ингээд айлын 3 болж байгаа юм. 3-5-ын зэрэг харж байгаа юм байна те. Яг тийм те. За хичээл хийх үнэхээр дургүй хөхт байсан гинэ. За уншиж чадахгүй юм чи яач дуртай байх вэ? За хичээл хийхгүй хөхд сургуулаа хит хит удаа сольсон. За хичээл дургуйн дээр багш нартайгаа байнга үзэлцдэг. Муухай харилцдаг шалтгаанаар сургуулаасаас хөөгдөжсэн ийм удаатай юм. За жүжиглэлтийн хичээл дээр хүртэл багш нарын түүнд нэг анхаарал хандуулдаггүй. Түүнд юм нэг жоохон дургүй байж. Хойлоо өчтөр нэг бидний араншин дээр багш нарын талаар ярьсан тий. Яг л тийм хандлага Канадад ч гэсэн байдаг байсан баг. За Киану ингээд хичээлээ их тасалдаг. За харин хичээлээ таслаад театрт очиод кино үзээ суучдаг юм хүүхэд гинэ. Попкорн хийдэг дуртай. Тэгээл ерөөсө дэлгэцээр ямар ч кино гарсан хамаагүй үзээл байж идэг ийм хүүхэд байсан гинэ. Өөрөө бас нэг орчинд нь жоохон ч гэсэн байсан болохоор тий. Тэгэд ерөөсө театр түүний аз жаргалтай тэр хайрцаг нь болж өрсөн байна. За тэгсэн чинь нэг өдөр Торонтод болсон олон улсын кино фестивалыг үзэх тийм боломж олцсон гинэ. За тийм том фестивалыг үзэж байхдаа Киану ингэж батсан байна. Хизээ нэг өдөр би энд үзэгчээр биш. Би жүжигчнэр гараад одоо гол дүрдэн тоглосон миний кино энд гарч ивэл хичнээн гоёо гэж батсан. За тэгэл ер нь шийдсэн юм шиг байна. Би ер нь жүжигчин болох хэрэгтэй байна гэдэг. Энэ үедээ хараа дөнгөж 9 настай байсан гэж. Бас л бит хоёрын өчтөрийн ярьсан юмтай л холбогдоод байна. Энэ хүүхэд 9 настайдаа өөрийгөө юу хийхээ шийдэж байгаа байхгүй. Тэгэхэд бид 10 жилээ төгсөж байхдаа яах вэ гэж бодчихлаа шүү дээ. За театраар л явж байдаг энэ хүүд анхны дүрдээ тоглоход тохиосон. За Damn Yankees гэдэг мюзикл дээр тоглуулсан юм байна. За ингээд театрт дуртай юм хөгч нэг тоглоод үзгүү гэдэг. За тэр төсөл нь харин бүрэн сүрэл болсон. Гэтэ зөвхөн түүнийг биш. Энэ Damn Yankees-ийг бүгдийн тэр чигтэн шөмжилжсэн гинэ. За тэр дундаа бас манай Киануг бас шөмжилж байгаа шүү дээ. 9 настай хүүхдээ шөмжилж байгаа. Анхны дүр нь ийм байдалтай өнгөрсөн юм байна хөрхий. Зөвхөн энэ гэж байна. За Канада улсад амьдарч байгаа хүн мэдээж өвлийн спортоос хол хөндий байна гэдэг бол боломжгүй зүйл. За ийм ч учраас манай Киану хоккейд их дуртай байсан гинэ. За үүндээ ч үнэхээр авьяастай, баг мэрэгжлийн тамирчин болох болцоотой байсан гэж. За түүний мөсөн дээрх очин хана. Үнэхээр чадварлаг юу хаалгач байсан юм. За ингээд үнэхээр амжилттай явах нь гэж хэлэл манай Киану маш хүн дээр бэртцсэн гинэ. Тэгэхэд чи дахиж хоккей тоглож чадахгүйгээд
тоглоог юм билээ. Гэхдээ хоккейн чадвар нь дараа нь түнд тусалж болно. За энэ гэмтлийнхээ дараа тэрээр гэрээсээ нүүсэн. Ганцаараа амьдрах болсон гэж. Өдөрт 3 ажил хийдэг. Одоо 15 настай байх та шүү дээ. Үнэхээр зөрөгтэй байсныг илчилж байгаа. Илтгэж байгаа тийм. За мөсөн талбайн тишүүр ирэлдэг байсан. За буцааг тайрдаг байсан. За оройн Итали ресторанд тогоочор ажилладаг байсан. Өдөр бүр шүү дээ. Тэгээ маш их хөдөлмөрлөдөг байсан. Ер нь л хичээл хайцсан юм билээ сургууль. За үүнийг нь мэдсэн 3 ажил хийгээд ингээд жүжигчин болох гэдгийг нь мэдсэн. Хуучин хойд ав Пол Арн Кианотой холбогдсон гинэ. Кианод жүжигчин болоход нь туслах зорилгоор түүнийг шалгаруулалтанд дуудаж байгаа нь энэ юм байна. За Канада улстай тайзны жүжигч эхлээд тоглоод эхэлж байгаа юм манай хүн. Харин түүний дэлгэцийн анхны дүр нь Coca-Cola-гийн реклам байсан юм байна. За үүнийхээ дараа хэд хэдэн дүр авч чадсан. Киано дүр болгондоо сэтгэл хангалуун байдаг байсан гинэ. Дандаа л жижигхэн дүрүүд байгаа шүү дээ. Тэр болгондоо маш дуртай байдаг байсан. Бас нэг анхны хүмүүст чинь нэг сонин дүр өгдөг шүү дээ. Тэр болгондоо хайртай байсан гэж. За жүжигчин болоход аль хэдийн түүний мөрөөдөл нь болсон байсан. За мэдээж энэ бүхнийх нь ард түүний хуучин хойдав Пол Арн байсан баг. Энэ хүний нөлөөгөөр бас Ромео Жулиетагийн Меркушиогийн дүрийг авч чадсан гэж. За тэгэхээр чинь том дүр шүү дээ тий. Шекспирийн жүжиг тоглоно гэдэг чинь. За энэ дүрэн түүнийг шүүмжлэгчдийн анхаарлын төвд оруулсан баг. Шүүмжлэгч түүний ер нь нэг хүний тухай бичээд эхэлнэ гэдэг чинь л тэр хүн олонд ингээд танигдаад эхэлнэ л гэсэн үг шүү дээ. Тэр сайн бичнэ муу бичнэ гэсэн бодлож байхгүй тийм ээ. За эдгээр нийтлэн ч манай хүнийг энэ мэрэгчлэр ажиллахдаа уран зоригт болж өгсөн юм байна. Хүн намайг тоогоод юм бичээд байна гэдэг чинь тийм. За хэд хэдэн реклам тогсныхаа дараа тэрээр анх удаа томоохон кино тоглох урилга хүлээж авч байгаа. Young Blood гэдэг нэртэй энэ спортын тухай кино. Энэ кинонд харин тэрээр хоккейн хаалгачийн дүрийг бүтээгчтэй байна. Яг чаддаг юмныхаа дүрийг орно гэж чинь бас тий. Илүү даваа тал болж шүү дээ. Тий, ингээд даваа тал нь гарч ирж байгаа. Тэгэхээр энэ ялваа нэг юмыг суралцаал явна гэдэг чинь цаашдаа хизээч юм хэрэг болно л гэсэн ийм санааг илтгэж байгаа баг. За энэ кинон дээр алдарт Патрик Суэзитэй хамтарч тоглож байгаа. Тэгэхээр киног өөрийгөө харуулхад томхон боломж гарч ирж байгаа гэсэн. Одын киног хүмүүс их олон үзнэ. Тэгэхээр киног олон хүн ажиглана гэсэн үг тийм ээ. За ингээд манай хүн нэгэнд ажиглагдсан болохоор Торонтогоос нөгөөд өөрийн мөрөөдлийг биелүүлэхээр Лос Анжелесыг зорихоор шийдэж байгаа. За мэдээж үүнд нөгөө Пол Арн хойтаван тусалж байгаа. Ямар сайн хүн биш таарва тий. Ногоон карт авч өгсөн гэж. Тэгэхээр энэ чинь эргэж буцаад байхгүй тэнцэн байнга амьдрах ийм боломжтой болж байгаа гэсэн. Манай Кено ч өөрөө ч бас ер нь их юм царай төрхөн зөв юм царайлаг л та тий. Тэр нь ч бас болж Пол Арны бас сэтгэлж бас нэмэгдсэн байна. Тий. За тэгээ бас өөрийнхөө танилыг агентд Кеног даатгаж өгч байгаа. За энэ хүүхдийг аваад яваар. Тэгэхээр энэ Кеног ирээдүг бүр шийдчихэж байгаа юм байна тий. Нэг л хойд аав шүү дээ тий. За гэтэл нөгөө агент нь манай хүний нэрийг хэтэрхий сонирн байна гэд өөр тайзны нэр өгөх гэж оролцсон байгаа. За хэд хэдэн нар санал болгож ирсэн гинэ. Хачин нэрнүүд байсан. За Keanu Reeves гэдэг бол өөрөө тасарсан нэр шүү дээ. Тэгж байгаа тийм нэр өөрчлөх гэж бодож л байдгаас. Сая агентууд нэг хачин шийдвэр гаргаж идэг шүү. За гэхдээ нэрэн дээр алдаа гаргасан ч гэсэн түүний агент ажлаа бас маш сайн хийж исэн гинэ. Түнд ирэх жилүүдэд 8 дүр авч өгч чадсан байна. Жижигэн. За гэхдээ амжилттай төсөл бараг байгаагүй нэ. Ямар ч байсан сайн туршлага болж үлдчихэж байгаа. За энэ хугацаанд Keanu Oliver Stone-ы Platoon гэдэг кинонд тоглож байгаа. Тэгсэн чинь энэ киноноос маань татгалцсан гинэ. Гэтэл тэр кинонд нь Charlie Sheen тоглоод нөгөө кинонд 4 Оскарт нэр дэвшсэн байна. Ийм том боломжоос атгаад алдсан байна. Тэр нэг би энэ дээр ингэж тэмдэглэсэн нэг агентийн ажлаа сайн хийсэн гэж тэмдэглэсэн байхгүй. Тэр энэ муу гэсэн үгээр тэмдэглэсэн байсан юм л та. Хэрвээ энэ кинонд Platoon Салаа гэж гэдэг кинонд тоглолцсон бол манай хүний нэр хүнд айл дээр мандцсан байх. Ийм боломжтой байж. Гэтэ одоо болоод өнгөрсөн зүйлийг яалтаа гэлээ. За манай хүн энэ дээр харамсаа цуусангүй харин ч цаашид мөрөөдлөхөд төлөө ажилласаар байгаа. За хоёлаа ивент тэтгэгчээ танилцуулъя. За тий. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр 100% off flash deals
Univision ивент гэдэг чинь. Тэгээ Univision дээр яг сүүлд яг ийм флаш дийлгээ гараад ирсэн байсан юм аа. За энэ болохоор ямар хүчтэй зүйл вэ гэхээр Univision-ийн 100% флаш дийлсийн 3 дугаар үе эхэлж байгаа юм байна. Та Univision-ийн флаш дийлс цэсээс кино үзэх болон дуран кино багцаа идэвхжүүлэх бүрдээ оноо цуглуулж Apple брендийн ухаалаг төхөөрөмжүүдийн эзэн болох боломжтой. Одоо яг сайтн дээр нь бүх нөгөө нэг дэлгэрэнгүй мэдээлүүд нь юу хожиж болох зэрэг мэдээлүүд нь байлаа. Тэгээд супер бэлгийн эзэд Будапештэд болох CS Major болон Blackpink хамтлагийн Deadline тоглолтыг үзэх хост тасалбарын эзэн болох юм байна. Blackpink үзээ та. Тий. Бас кино үзэнгээ давхар бас юм урамшилт орчгарч бас дэжгүй шүү дээ тий. За удирдлагыг гартаа авах өдөр 10 дугаар сарын 21 гэсэн байна. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн маань Univision цэгийн promotion хэсэг рүү н ороод дэлгэрэнгүй мэдээллийг хараарай. За тэгээд нэвтрүүлгийн маань ивент итгэж кино түүхийг одоо түмэн дэлгэрүүлэх үйлсийн маань дэмжиж ажиллаж байгаа Univision-ийнхаа хамт олонд амжилт хүсье их баярлалаа. За баярлалаа. За маш олон киноны жижиг дүр авсан. Тайзны дүрдч тоглосоор байгаа. Нэр хүнд нь ер нь багаар өссөөр байгаа. За тэгсэн чинь 22 наснда Dangerous Liaisons гэдэг кино тоглолцдог байхгүй. Энэ кино нь хэд хэдэн Оскарт ялалт байгуулсан нэлээд амжилттай кино. Гэсэн чинь манай хүнийг хэвээр газар дор олтол муулсан. Одоо ийм жүжигчин гэж юу гэдэг юм? Царай мэтрэг нь яагаад байгаа ингэж ерөөсөө байхгүй болгосон гэнэ. За хэдий шөмжлүүлсэн ч гэсэн киног дараагийн төслүүд одоо урьсаар байсан гэнэ. Яа тэгэхээр энэ кино маш амжилттай болсон. Тэгвэл киног шүүмжилж байгаа ч гэсэн нөө потенциал нь болоод харцсан байхгүй. Тэнгүүтээ за энэ кино энэ залууд царайлагч юм, одоо чадвартай ч юм байна. Манай төсөлтийг тохирно гэдээ өрөөд байгаа гэсэн. Тэгэхээр ер нь шүүмжилсэн ч бай та ингээд нэр хүндж өгсөд байгаа л гэсэн ийм санаа шүү гэдгийг хэлж байгаа. Тэр нэг анх эхэлж байгаа хүүхдүүд тий шүүмжлүүлж ивэл битгий утраарай, битгий сэтгэлээр унаарай. Цаашаа хичээсээр хөдөлмөрлөөд мөрөөдлөгөө төлөө тэмцээр аваарай гэж хэлэх гэж байгаа юм. За ингээд олон ч ажилтаа боллоо, цалин сайн болсон, мөнгө овоо олж эхэлж байгаа. За ингээд түүний цалингаараа авсан хамгийн ихний үнэтэй зүйл бол мотоцикл байсан. За тэр давхих маш их дуртай юм гинэ. Хобби нэг чинь. Шөнийн цагаар хурдны зам дээр. За одоо хаашаа явж байгааг мэдэж байна уу? Мэддэг. Басалд орчиж. Өөхөх төгсөн гинэ. Экстрим юм байна даа гэж бодчихсон чи. Тэрнэ. Жил гарan эмнэлгийн орон дээр хөвцөн гэж. За энэ хугацаанд тэрээр маш олон төсөлд оролцож чадаагүй. Санал их ирж байсан боловч орон дээр байгаа юм яаж тоглох вэ? Тэгээд ер нь түүний карьер бас жоохон ингээд удаашрч байгаа юм. За орноосоо босч чадахгүй байхад нь харин түүний дүү Кэмэн түүнийг асарж исэн юм байна. Ер нь баг хасаал энэ хоёр биеинд маш их хайртай. Яг л ах トゥ ус ямар байдгүй. Яг тийм гоё юм ах トゥ ус байсан юм байна. Ингээд багасаа л ахыгаа ингэж дүүн хэрнээ асарч ингэж халамжилж байдаг ийм хүүхэд байсан гинэ. За харин идэхснийхээ дараа тэрээр жүжиглэлтэй эргэж орж байгаа. Тэгээ буцаад бас хоббигоо ч гэсэн та хийж байгаа жүжиглээд давхсаар байсан гэсэн үг юм. За хэд хэдэн кино тоглолоо. Бүгдээрээ өсвөр насны хөвгүүний дүр. Манай хүн ч одоо 23 4 болцсон. Ер нь жоохон өсвөр насны тоглоход жоохон тохиромжгүй мэт байгаа боловч царин нэг жоохон өсвөр насны харах байсан. За энэ дүрдээ ч амжилттай байсан. За гэхдээ манай хүн жоохон ингээд голоод исэн. За хэдий болтол ингээд юу байх вэ? Өсвөр насны хүүхдийн дүр бүтээх хэрэгтэй. Ер нь жоохон илүү том, илүү чухал дүр, serious дүр тоглох гэсэн гэж хүсэж байсан гинэ. Харин гэхдээ түүнийг яг Hollywood доотлуулсан кинонд дүр нь юм өсвөр насны дүр байхгүй. Bill and Ted's Excellent Adventure гэдэг нэртэй ийм кинонд 1989 онд тоглосон. Энэ кинон бүр колт болсон, бүр маш алдартай ийм кино байхгүй. Сүүлд юу байсан баха? 2 дугаар анги хийгдсэн баха. Би үзээгүй лянаад байгаа. Бөөгөмстэй тий. Тэ. За цаг хугацаагаар ээлдэг өсвөр насныхны дунд маш их алдартай болсон кино. Зохиолыг энэ ч гэсэн 2 оюутан 4 хоногийн дотор бичсэн. Ерөөсөө энгийн юм агуу байдаг ч тийм. За ингээд кино маш амжилттай болсон чинь кино нэг зүйлээс маш их айж эхэлж байгаа. Яана. Би дандаа өсвөр насны кино тоглоцсон. Тэгсэн чинь миний ингээд од болсон кино өсвөр насны ийм дүр болчихлоо. Цаашдаа хүмүүс намайг энэ киногоор л мэдээд авах үү. Би ингээд өсөж твшээд явах гэхээр амжилтгүй болчих үү гэдэг. Тэрнээсээ их айж исэн гэнэ. Одоо 25 настай болсон баг. Тэгээ ер нь жоо хөгшөрсөн гэсэн. Гэхдээ тэр дэми юм санаа зовж гисэн дараа нь ил болт. Холливуудын найруулагч продюсерууд түүний чадварлаг жүжигчин гэдгийг аль хэдийн анзаарсан байсан юм байна. За тиймдээ ч түүний дараагийн кино нь нэрт найруулагч Рон Ховардын кино байж байгаа.
Ингээд Keanu Reeves маань Холливуудад том найруулагчтай ажиллаж эхэлж байгаа нь юм. За Рон Ховардын кинонд бас амжилттай болоод Оскарын олон төрөлд нэр дэвшээд. Ер нь Оскар нэр дэвшчин л гэдэг чинь өөрөө маш амжилттай байна л гэсэн. Чи хэдий дэвшиж чадаагүй, шагнал авч чадаагүй ч гэсэн тэр төсөлд оролцсон л байх юм бол би энэ кинонд тоглосон, энэ кинонд ажилласан гэх юм бол энэ чинь Оскар тэгсэн шүү дээ гэхэд чиний нэр өндөсөж байгаа гэсэн юм санаа. За энэ үед тэрээр одоо өөрийнхөө бас нэг хоббиг хөгжүүлж эхэлж байгаа. Энэ болохоор хөгжим. Бас гитарт их дуртай юм. Их сонирхолтой. 23 настайдаа анх удаа бас гитар барьж үзээд нэг л удаа сургалтанд сууж үзсэн. Тэрнээс хойш өдөр болгон нөгөөдгөө балбардаг. Ингээд биш үү те. Нэг удаа хүнсээ цуглуулж хагаад нэг хөгжимчтэй танилцсан юм байна. Тэгээд тэрнтэйгээ их сайн найзууд болоод тэгээд тэр хоёр хамтлаг байгуулахар болсон. Dog Stars гэдэг нэртэй. Rock Stars гэдэг шиг. За энэ хамтлагтайгаа бас 10 жилд орон бүтээл төвөргөөд 3 цамг гаргаад Америкоос алин тоглолт хийгээд үтцсэн бас мундаг хамтлаг болж байгаа. Гитарч, бас гитарч. За ингээд нэг хэсэг завсарлаж хагаад энэ хоёр ч энэ гурлаа юм. 2020 оноос эргэж нэгдээд бас та уран бүтээл хийж байгаа ч. Тийм үү? Тийм. Харин бүр мөсөж нэгцсэн байсан юм аа би бүр. Тэрийг мэдээгүй байсан байж. Тийм мундаг штэ юм. За киногоо мэдээж орхиагүй олон төсөлд оролцсон хэвээр. За нэр үнд нөсөө дод болж байгаа ингээд хэвээр л байгаа. Тэгсэн чинь энэ үед нэг маш муухай мэдээ сонссон. Түүний дүү Ким нь цусны хорт авдраар өвчлсөн тодорхой болсон. Хайртай ганц дүн шүү дээ. Тийм маш хүнд давтаралтай. Ингээд маш хүнд цогцолтонд орж байгаа. Манай Кианогоор. За дүүгийнхээ өвчнийг эдгэх гэж бүхнийг хийжсэн. Зарим үед бүр кино төслөө орхиод би карьераа болоод дүүгээ ингээд асардаг ч юм уу гэсэн тийм бодол орж ирж ирсэн гэж ярьд юм л. Харин азар дүүн энэ өвчнийг эдгэж чадсан баг. Магадгүй нөө өвчнийхээ эрт үед мэдсэн байж болох юм. За бас ахих нь дэмжлэгч гэсэн тусалж байгаа шүү дээ тийм. Их тийм өвдцэн үед бол сэтгэл санааны дэмжлэг маш чухал гэдэг юм бэл. За ингээд кино цусны хор тавдар гэж ямар аимшигтай тийм хэцүү өвчин болохыг одоо өөрөө мэдрээд ерөөсөө энэ одоо өвчнөр зовж шаналж байгаа хүмүүс туслах зорилгоор өөрийнхөө тийм нууц санг байгуулж байгаа. Ер нь сайн үлсийн аян маш их хийдэг. Мөнгө маш их хандвалдаг. Гэтэ дандаа нууц нэрээ дандаа нууцлдаг. Гэтэ нас сэтгүүлчд ухаж гаргасаар байгаад кино мөнгө гэдгийг нь олоод мэдчихдэг л те. Ер нь ийм одод их гоё байдаг те. Би ийм тусаллаа, би ийм хандив өглөө гэдээ ойрлоод дээдгүү. Ингээл нууцаар яг тусалж идэг. Манайхан шиг биш гэсэн үг шүү дээ тий. За ер нь ингээд их хандив үүдэг гэж хэлсэн шүү дээ. Ойролцоогоор 35-аас 125 саяыг хандивсан гэдэг ийм тооцоо байдаг юм. Сая доллар шүү дээ. Энд ямар их мөнгө вэ? Гайхалтай байгаа үст тий. За мөнгө одоо цалингаа одоо тэр Matrix кинонд тоглосон тусгай эффекттэй ажилласан хүмүүстэй хувааж өгсөн гэж ярьдаг. Тэгээ Matrix киноноос одоо гурамсан кино шүү дээ. Тэндээс олсон бүх цалингийнхаа 75% нь сайн үс тандивсан гэж ярьдаг. Тэр Matrix дээр нэг хүн ажиллаж байсан нэг хүний гэр бүлд нь асуудал гараад $20,000 хэрэгцээ гаргахад нь тэрийг олоод мэдтсэн. Тэгээ тэр хүнд $20,000 өгч ирсэн гэж ярьдаг. Ер нь тийм маш сайхан сэтгэлтэй ийм од байх юм. Гэгэрсэн маягийн те энэ богинохын амьдралд юу хамраагаад юу шалив яжтай гэдэг шиг тийм үл яг үнэ гайхалтай байна. Тий. Мөнгө бол миний санаа зовх хамгийн сүүлийн зүйл гэж хэлдэг. Надад их мөнгө хэрэггүй, надад их юм хэрэггүй. Надад одоо байгаа зүйлс маань л хангалттай гэж хэлдэг юм байна. За баян хүүхд тоглоодсан хүн чинь за өөрийгөө драмад ч тоглож чадна гэдгээ дараагийн киногоор нотлно. Энэ кино бол My Own Private Idaho гэдэг нэртэй. За энэ кинон дээрээ өөрийгөө бүрэн өөрчилсөн гэж хэлж болно. За нүдэн гэрэлтсэн өсвөр насны хүүгээс гадна илүү чухал сэтгэл хөдлөлтөөр гаргасан ийм дүрийг бүтээж чадна гэдгийг Холливуудад нотолж байгаа юм. За энэ кинон дээр өөрийнхөө хамгийн сайн найз River Phoenix гэдэг хүнтэй хамтарч тоглож байгаа. Энэ хоёр өмнө 1990 онд I Love You to Death гэдэг кинон дээр анх танилцаад тэг бүр маш сайн найзууд болсон байна. Тэгээ би юунийг ингэж хөгжүүлдэг. За яг хуу чиний жүжиглэлтэй юм байна, минийх юм байна гэдэг ингээд. Ерөөс ингээд баян хамт байж идэг бүр ингээд зүү орох цайг найзууд гэж байдаг шүү дээ. Яг тийм найзууд болцсон гин. Тэгээд энэ юм дээр My Own Private Idaho дээр анх кинод ингээд зохиолын уншуулад ийм хүнд кино, хүнд драма төрлийн кино байгаамаа. Чи тоглох уу гэсэн чи зохиолоо уншиж үзчих. Оо тоглоно. Би ярина.
нөгөө гол дүр тоглох хүнээ би хэлж болох уу гэд найзаагаа санал болгоод тэгээ энэ хоёр дахь удаа ингэж хамтарч байгаа юм аахгүй. Ямар гоё төвх вэ? Тийм үү гэсэн. За их зүйлийг зааж зөвлөж байсан би юм дээ. За энэ үүний дараа Keanu Reeves маань найруулагч Francis Ford Coppola за домогт найруулагчийн Dracula-д за олон оддтой хамт тоглож байгаа. За энэ зураг авалтанд маш их ядарсан. Угсаач хүнд кино болсон л доо. Gary Oldman, Anthony Hopkins, Winona Ryder энэ төр байх шүү дээ кинонд. Тэгээ тэрэн дээр залуу од Keanu Reeves орж ирж байгаа байхгүй. Тэгээ хичээхгүй болохгүй. Anthony Hopkins зогсож байгаа чинь хажууд нь мундаг л байхгүй болохгүй шүү дээ. За ингээ маш их ядарсан одоо тэр амралтаа ингээд найзтайгаа бас өнгөрч байгаа. River Phoenix-тай. Ингээд 1993 онд кино Бяцхан буддаа гэдэг кинонд Сиддартагийн дүрийг бүтээж байгаа. Тийм шүү дээ. За яаж юм Кавказ царайтай хүн Сиддартагийн дүрийг бүтээч вэ гэж бодсон чинь манай хүн чинь шүү дээ тий. Португал, Хавай, Англи, Хятад гаралтай ийм хүн юм байна шүү дээ. Харин тийм цагаан арьстай хүн биш тий. Тий. Одоо бас яг ингээ харуул Аз царай бас биш. Тий. Тэнгүүд Азад яг тохирцсон байж байгаа юм. Тэгэхээр манай хүний царай ямар ч дүрд амжилттай хуурч чадна гэж байна шүү. За ингээд бүр Сиддартад хүртэл тоглоод ер нь од болоод бүх зүйл сайхан болж байгаа. Олон дүр авсан. Хамгийн дур булаан залуугаар тодорч байгаа. За хамтлагын амжилттай ингээд явж байгаа. Гэтэл 1993 оны төгсгөлд түүний хамгийн сайн найз River Phoenix нь нас орсон гэдэг мэдээг сонсдог. Хар тамхи хэтрүүлэн хэрэгснээс болоод. За найзын энэ үхэл та Keanu-д үнэхээр хүн дээр туссан. Тэгээ бараг л гэр бүлийн гишүүн шүү дээ тэр тийм ээ. За найзынхаа үхлээс хойш их ганцаарддаг байсан. Сэтгэлээр унсан. Энэ ийм их шаналлыг өмнө мэдэрч үзээгүй гэж ярьдаг. Маш их гонхтой. Хэдэн цагаар ч хамаагүй уйлж өнгөрөөдөг байсан гинэ. За ингээд түүний нүдэнд их гал нь ударч эхэлж байгаа юм. За ядж яхад дараагийн кинонд бүрэн сүрэл болсон гинэ. Бүрэн Golden Raspberry гэж чангалдаг шүү дээ. Хамгийн муу дөгдөг. Тэрэнд хүртэл нэр дэвшигдсэн. Тэгээ магадгүй энэ найзынх нь үхлээс болсон баг л та. Сэтгэл дотор ямар нэгэн шанал байгаа л гэвэл ажлыг гүйцэтгэж чаддгүй тийм ээ. За гэтэл одоо Холливуд түнд одоо дүр өгсөн хэвээр л ах. За бүр их дүрийн санал ирж байсан. Харин энэ олон дүрээс түүнийг од болгосон нэг кинонд одоо тэрээр тоглож байгаа. Энэ болохоор Хурд Speed гэдэг кинонд. Энэ кинонд тоглоод тэр дэлхийн од болж байгаа. Ерөөс Хурд гэдэг кино чинь Монголд хүртэл маш алдартай болсон шүү дээ тийм. За анх зохиолоо уншсан чинь таалагдаагүй гинэ. Энд чинь Die Hard хатуу самартай адилхан юм байна. Энд тоглохгүй гэсэн чинь манай хүнийг бараг тоглуулах ер нь сонгоцсон байсан юм шиг. Тоглуулах зорилгоор киноныхоо зохиолыг өөрчилсөн. Ингээд тэр зохиолоо уншичаад тэр дараа шийдсэн гинэ тоглоно гэдэг. За бас манай хүнийг татах гээд чи аюултай үзэгдлийнхаа ихэнх хувь нь өөрөө хийчихэрэй гэдэг төвшөөрлийг олгосон юм байна. Энд чинь кино production од жүжигчтэй тэгж тоглох ёсгүй байхгүй. Үчих юм бол production асуудалд орно. За тэгвэл одоо манай хүн энэ аюултай үзэгдлийнхаа 80% нь өөрөө хийсэн гэж. Тэр нэг санаж байна ингээд тавцан дээр газар ингээд гулгаал байдаг. Хурдтай автобусанд тэр Сандра Буллок хамт байдаг үлээ тийм бас одтой хамт орцсон. Тийм. Яг мөн. Ирээдүйн найз Сандра Буллоктойгоо анх удаа тоглож байгаа юм байна. Бараг танилцсан цагаас л маш сайн найзууд болсон гинэ манай хоёр. Яг анх орж ирэхдээ Сандрад их халамж тавиад эхэлсэн гинэ. Яг тэр Сандра Буллок энэ төсөлд бүр сүлд ороод ирсэн байхгүй. Тэр нэг ангид шинээр хөвгт ороод ирэхээр нь юу гэдэг штэ. Их тийм байх үедээ гэж бодоод тэгээд их халамжлаад байсан юм шиг. Манай хүн багтаа бас шилжчихсэн болохоор мэдчихэж байгаа штэ тий. За ингээд түнд маш их илгэмсэг дотн байсан ингээд Сандрач түнд илгэмсэг ингээд тэр хоёр угаасаа л гоё найзууд болж хувирсан гинэ. Сандра сүлд Speed киноны зураг авалт дээр би Keanu-д дурлцсан байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм байна. Keanu харахаар л ичээд сүйд болдог байсан гинэ. Хоёр ч кинонд энэ хоёр чинь дүр бүтээж байгаа шүү дараа. Тэгээд юм ярьслага өгж байгаа шүү дээ. Тэнгүүд мэдээж сэтгүүлч Keanu-гаас зөрүүлээд асуун шүү дээ. За Сандра ингээ хэлчлээ. Та юу гэсэн гэж би ч гэсэн түн сайн байсан гэж хэлсэн юм бэл. Би харин бас Keanu-гийн хайр дурлалын явдал бас яасан бол доо гэж дотроо сонирхон суугаа. За энэ Хурд гэдэг киноны зураг авалт Keanu-гийн хувьд нэг л өөр байсан. Өмнө их гал зөгтэй ингээд ирч хүчтэй байдаг байсан өмнө энэ удаа нэг л тийм нэг юу гэдэг вэ? Бүүдгэр өөдгөртэй тийм юу гэдэг вэ? Тийм нэг ямар ч байсан тийм нэг цоглог байхгүй юм.
Яг тэр найзаагаараас гашуудсан хിവэрээ байсан гинэ. Жүлээд цаг гарах юм бол өөрөө трейлер нь автобусанд ороод суучдаг, ганцаараа байдаг. Нэг их олон юм ярьдгүү. Ингээл ер нь гашуудсан хിവэрээ байж. Үүнийг найруулагч ч гэсэн мэдчихсэн. Нэг кинод давуу талыгч болгож ирсэн. Түүний цагийн хуваарийн дагуу ажилдаг. Тэгээд нэг шахаж шаарддаггүй ч юм уу тийм ийм байдалтайгаар энэ киноны зураг авалт явсан юм байна. За энэний дараа харин 1997 онд Домогт Ал Пачинотой хамт The Devil's Advocate гэдэг кинонд бас тоглож байгаа. Энэ кино бас л калт болсон. Бас маш мундаг кино шүү дээ. За энэний дараа манай хүн маань амьдралынхаа замналынхаа хамгийн том дүрийг авах болно. Энэ бол мэдээж The Matrix гэж байгаа. Яа. За хоёлаа ивент итгэжээд болцвол. Гайхалтай. За нэвтрүүлгийн ивент итгэгчээр өдөр бүр шин түлээж юу ажиллаж байна. Тэгэхээр та бүхэн маань их ажлынхаа эхэнддээ өглөөдөө юм уу эсвэл ингээд өдөр их ажлаа амжуулж явах зураа түлээж үрээр бас ороод гараарай. Мэргэжлийн жарын час хийсэн хамтыг бас амтлаа те. Тэр өдрийнхөө ажлыг бүрэн скүүцэгээрэй гэж хүсэж байна. Тэгэхээр та бүхэнд одоо яг очил одоо маш олон сонголт байгаа те. За бас өнөөдөр бас хэд хэдэн бүтээтгүүнийг онцлон санал болгож байна. TLC croissant сэндвич гэдэг байгаа. Франц амтыг өглөө бүр одоо мэдрэх юм боломжийг та бүхэнд олгож байгаамаа. Тэгэхээр шаржигнсан круассан тавьчулсан, зөөлөн бислэг, амтлаг хям, шүүслэг лойлын хослол, за хөнгөн атлаа тэжээллэг, за өглөө болон өдрийн хоолнд яг тохирсон одоо ийм бүтээгдэхүүн байна. Тэгээд одоо ганц хазалтаар амт үнэр мэдрэмжийг танд өгөх болно. Би зүгээр шууд мэдэрч. Харин би баг хазалтанд тэгээд хазлаа. За Hyperten Brits гэдэг эрүүл бас хамттай уургаар баялаг юм маш олон төрлийн талхнууд байдаг. Нэг бидний багт бол нэг талх гамбар борцуул гэдэг 3 юм байлаа шүү дээ тий. Одоо бол одоо маш олон төрлийн бүхэл өөрийн гурал, хулууны үр, наран цэцгийн үр, гүнжтийн үр, хушиг, самар, аалман самар, цангис жимсийн одоо хослол болсон ийм бүтээгдэхүүн байна. За мөн high protein daily nuts grain bread гэдэг байгаа. За эрүүл мэндэд тустай орчин бүхэл үрийн гурал, хулууны үр, наран цэцгийн үр, гүнжтийн үр, хушиг, самар, цангис жимс хосолсон одоо ийм амтд бүтээгдэхүүнүүд байна. Тэгээд нэвтрүүлгийн маань ивент итгэж хамтарч ажилладаг олон нэвтрүүлэгтээр хамттай байдаг түлээж үгийнхаа энэ бас яг гоё юм бүтээлч маш олон бүтээгдэхүүнийг ингэж бас ээлжлэн санал болгодог. За тэр бүр нь одоо нэг олон улстай тий одоо гадаад явж явах түлээжээр таарах ороод гарахад амт нь яг л адилхан байдаг. Тэгээд яг тэр стандартыг баж ажилладаг учраас маш их таалагддаг. Тэгээд түлээжөрлөө ороод амтаа сайхан кофег нь уугаад гарсан өдөр ажил үс сайхан дэлгэр сайхан бүтдэг байгаа. За баярлалаа. Танай хамтааланд амжилтсая. За баярлалаа. За Devil's Advocate энэ киноны дараа манай нэг хэсэг завсралга авсан юм байна. Ер нь 2 жил киноноос холдсон байна. Тэгсэн чинь манай хүн найз охинтой болцсон юм. За найруулагч David Lynch-ийн туслах даруухан жүжигчин бүсгүй. Нэг бүсгүйтэй нэгэн үйлчлэгтээр танилцаад анхны харцаараа л дурлцсан гинэ. За тэр бүсгүйг Jennifer Syme гэдэг. За Jennifer ч гэсэн кинод анхны харцаар дурлаад тэд болцож эхэлсэн юм байна. Ер нь энгийн даруухан байдал нь кинод их таалагдсан гэнэ. Кино ч их сайхан залуу шүү дээ. Ер нь сонирхсан бүсгүйгээ өөр юм болгоод нэг гэвэл ер нь боломжтой тий. Гэтэл Syme-ыг харах юм бол тийм гоцгойд юм байхгүй. Ер нь тийм энгийн даруухан нэг бүсгүй байдаг байхгүй. За тэр жилдээ Wachowski-гийн ах トゥ ус гэх 2 залуу өөрсдийн бичсэн нэгэн зохиолоор кино хийх гэж байсан. За хэдийн энэ зохиолоо Will Smith зориулж бичсэн ч гэсэн за дүрдээ маш олон хүнийг сонгож шалгаруулсан дуудсан юм байна. За Neo гэх одоо энэ дүрд нь супер од тоглох хэвээр. За тэдний харж байсан хүмүүс гэвэл Brad Pitt, Evan McGregor, Tom Cruise, Leo DiCaprio, Johnny Depp энэ байж байгаа. Яа. Гэхдээ тэр бүх одуудаас кино шалгарч энэ дүрийг авсан баг. Яа босцууд нь ямар муухай тохиромжгүй санагдваасаа. За зарим нэг нь өөртөө ч гэсэн энэ дүрээсээ татгалцсан гэдэг юм байл. Нөгөө тохирохгүй гэдгээ мэдсэн баг л та. Том Круз юм бол. За зарим нь энэ төслийг амжилттай болно гэж бодоагүй. За тэгээд санаа нь ойлгоход дэндүү хэцүү гэдэг шалтгаанаар татгалзаж байсан юм байна. За энэ кино нь шинэ сургаг шинжлэх ухааны санаануудаас гадна философи бие хамгаалах урлагийн хэсгүүдийг харуулсан учраас маш их хичээл зүтгэл за чадвар шаардж байсан ийм ажил байсан ба. Ерөөсө кино ярьдаг. Энэ киноны зураг авалт бол маш хүнд байсан. Би амьдралдаа энэ киногоороо бахархах болно. Зураг авалтын амжилттай гүйцэтгэснээр. За дүрдээ бэлтгэх гэж бие хамгаалах урлагаар олон цаг хичээлдэг байсан. Тэгсэн чинь түүний хуучин гэмтэл сэдрээд зураг авалтанд орох боломжгүй болчих.
мотоциклээр их уралддаг байсан шүү дээ. Тэгсэн чинь хүзүүнд нэг гэмтэл байсан юм. Тэр хаалгаа хийхгүй л болохгүй гээд тэгээд ер нь зураг авалтаас хоцрох гэж байгаа нь юм. За ингээд ийм мундаг төсөлд оролцмаар байдаг. Хаалгаа хийх шаардлагатай болчиход байдаг. Кино зураг авалт зогсож болохгүй, хойшлж болохгүй шүү дээ. Маш их мөнгө яригдчих. За энэ үеэр кино шууд гуйсан. Би сарын дараа зүгээр болчихноо. Намайг хүлээгээр. Тэгээд хүлээсэн байгаа маань. За ингээд кино эргэж ирсэн. Ингээд киноны зураг авалтанд бэлтэх гэж 5 сар бэлтгэлээсэн. Ерөөсө кино багийнхан бүгдээрээ бэлтгэлээж байгаа. Сайн бэлтэж шүү бас тий. Тийм. Би хамгаалах урлагаараа хичээлж байгаа. Тэгээд акробатаар иргэн тэр чинь бараг л хандаа өргөөж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэр мөр бүгдэн дээрээ бэлтэж байгаа. Ер нь бүх жүжигчид өөрөөсөө гэсэн багштай байсан юм энэ кинон дээр. За манай хүний багш нь бүр англиар ярьж чаддгүй тийм хятад тулааны мастер байсан юм. Гэхдээ нөгөө нэг ингэж хоошоо машаа гэдийдэг алдартай эссе энэ төр чинь бас тий. За киногийн бэлтгэл маш хэцүү байсан. Одоо маш их өвчин мэдэрч байсан. Дөнгөж сайхан хагалгаанд орсон шүү дээ. За шууд л зодооны биеийн хүчний бэлтгэл хийгээд байна гэдэг бол том хүнд гэсэн үг. За энэ төсөлтөд орохын тулд харин манай хүн бүхнээ шавхаж исэн. Багш нь хүртэл гайхажсэн гэж. Чи яаж юм хурдан суралцаад сайжраад байгаа юм. Тэгээ дээрэс нь зүгээр нэг суралцаад ингээд тэрийг хийх биш. Бүр төгс болох гэж хичээгээд байгаа нь багшийн бүр бахархлын төрүүлжсэн. За ингээд энэ кино 1999 онд нээлттэй хийж байгаа. Кино багийнхан энэ киногоо тийм их амжилттай болно гэж юусооч бодоагүй гэнэ. Юус яахан тодорхойгүй байсан. Тэгсэн чинь кино нээлттэй хийснийхээ дараа киноч уг нь ингээд юу штэ. Од штэ тий. Маш их ингээд одоо ингээд мэдрэмж авдаг. Тэгсэн чинь энэ киноны дараа бүр ийм бэ тийм үү гэж мэдэрсэн гэж. Бүх хүн киног гэж шүтдэг байсан. Юус ингээд дагаж дуурайн тий. Нүдний шил юу гэдгийг энэ Matrix гэдэг кино бол бүр колт болоод бүр дэлхийд даяар бүр шууган тараад дэлбэлсэн кино шүү дээ. Ингээд энэний дараа кино бол зүгээр яг бүр дэлхийн суперхот болсон юм чинээс харагдаж байгаа. Одоо тэнгэрт толсон гэсэн үг. Түүнд бүх зүйл байгаа. За алдар нэр, за мөнгө төгрөг, за хайртай бүсгүй байна гэл тээ. За ингээд хайртай бүсгүйтэйгээ Jennifer-тэйгээ хамт амьдарч эхэлж байгаа. За тэдний хайр сэтгэл харилцаа нь улам гүнзгийрсэн. Сүй тавьсан байна. Ингээд болцож ихснээс хойш 1 жилийн дараа тэд анхны хүүхдээ үлгийдэж авахар хүлээж эхэлсэн байна. Ингээд киноч дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болж байгаа шүү дээ. Хайртай бүсгүүдээ удахгүй төрөх охиндоо бүх зүйлээ зориулж исэн гинэ. За биеиндээ бол үнэхээр хайртай манай хоёр ус маань. Jennifer чин машин бэлгэлээд, шин байр аваад, за тэндээ охиныхоо өрөөг төгчүүлээд, хэрэгцээтэй гэсэн бүгдийг бэлдээд, охиндоо бүр Ava гэдэг нэртэй нэр хайрлцсан 2000 оны 1-р сард төрнө гэд хүлээж исэн юм. Гэтэл 1999 оны 12-р сард охиныг нь төрөхөөс 1 сар өмнө Кианог Лондонд ажиллаар явж байхад нь хайртай бүсгүйгээс нэгэн дуудлага ирсэн гинэ. Харилцуурын цаана Jennifer асгартал уйлаад юу хэлж байгааг нь мэдгэдэггүй. Ямар нэг юм болсон юм орчсон тодорхой. Ингээд Киано шууд Лос Анжелес руу гэрлүүгөө нисэж байгаа. Ингээд гэртээ ирээд охиныхоо ээжийнхээ хөвлөд амьгүй болсныг мэдчихэж байгаа. За энэ мэдээ бол тэр хоёрт хэрхэн нөлөөсөн нь бол тодорхой байна. За хамгийн аз жаргалтай байсан хосууд ингээд хамгийн гонигт хосууд болон хуурж байгаа юм. Jennifer бүр сэтгэл готролд ороод имчилгээ хийх шаардлагатай болсон. Киано харин охиндоо бэлдсэн бүх зүйлээ хэрэгтэй хүмүүст нь хандивлсан. За охиныг нь бодогдуулах бүх зүйлийг үгүй хийсэн гинэ. Төд удалгүй хосууд хоёр тишээ болохоор шийдсэн баг. Мэдээж би энийг харахаар нөгөө ууторг баныг бодогдно. Охин нь бодогдно. Тэг улам л нэмэгдээд идэх. Маш их хайрлаад хүлээж исэн шүү дээ тийм. Ингээд хосууд маань хоёр тишээ болоод салж байгаа юм. Үүний дараа Киано маргааш гэж байхгүй юм шиг л ажиллаж эхэлж байгаа. Ажлаас өөр юу ч хийхгүй. Бүр маш олон төсөлд нэгэн зэрэг оролцож исэн. Хаан хамаагүй аялдаг, дэлхийд даяар аялдаг байсан. Үхтлээ ажиллаж эхэлж байгаа. Маш их ядарсан ч хамаагүй. Бүр ядрах гэж ажилтдаг байсан гэнэ. Яг тэгвэл ядрах юм бол хурдан унтчихна. Ядрахгүй бол унтчих чадахгүй. Нөгөө төрөнийг нь бодогцоор авах. Ингээд ерөөсөө бүр ажлын мал болсон гэж байна. За ингээд бас мотоцикл дээр суугаад маш их тавхина. Маш хурдтайгаар энэ үедээ дахиад ослолт орсон. Энэ удаагийн осол нь тэр баг амийн авах шахсан. Сахин амьдруулах тасагт хідэн өдөр хөвцсөн.
За эмчнэр байнгын хяналтанд хажуу насны эмчнэр ерөөсөө холдоогүй. Эмчнэр үнэхээр айжсэн. Үхчих магадгүй гэдэг. Бараг л юу үхээд босч ирсэн гэхэд болж байгаа. Харин үүнийхээ дараа нөгөө Matrix цувралынхаа дараагийн ангид тоглохоор дууд бэлтэж байгаа. За харин Jennifer буюу бүсгүй хайртай бүсгүй нэгэн бичлэгийн студид ажилд орсон юм байна. За Jennifer согтууруулах ундаа болон мансууруулах бодисыг их хэмжээгээр хэрэглэдэг болсон. Мэдээж өөрийгөө тайвшруулах зорилгоор шүү дээ. Эмчнэр түнд тайвшруулах юм санал болгож ирсэн ч гэсэн тэдгээр юм тусуулаагүй ингэнэ. Ерөөсөө эмний үйлчлэгээ ерөөсөө орж чадахгүй тийм их гүн одоо сэтгэлийн шарахтай болсон байна гэсэн үг. 2001 оны 4 сарын 1-нд Jennifer нэгэн үйлчлэгээс буцаж явахдаа машины осолд орж амнасаа алдсан юм. Согтуугаар жолоо барьж авсан. За суудлын бүсээ хийгээгүй. Ингээд Keanu Reeves маань охиноо алдснаас хойш 18 сарын дараа хайртай бүсгүйгээ алдчих байгаа юм байна. Энэ хугацаанд Keanu өөр хүнтэй болцоогүй, уулзаагүй, ажиллаа л хийжсэн шүү дээ. Сэтгэл санаа дээрцсэн үедээ хайртай бүсгүйтэйгээ буцаад нийлэх итгэл өөрчлөн байсан гин. Тэд үнэхээр харилцаагаа сэргийхээр хичээж байсан юм байна. Бүр ингээд юу штэ мөрдөгчдөд бид хоёр буцаад нийлцсэн байсан гэж хэлсэн баг. Тэгээ осолд орохоос ганцхан хоногийн өмнө энэ хоёр өдрийн хаалцуу гэсэн баг. Ингээд бүх зүйл сайхан болох нь уу, нааштай болох нь уу гэж байтал найз бүсгүй ингээд өнгөрчихөж байгаа. Нөө бүсгүйхээ цогцсыг өргөөд явж байгаа зураг байдаг шүү дээ. Тэгээ Jennifer-ийнхээ цогцсыг охиныхаа хажууд оршуулж байгаа юм. За ингээд Jennifer-с хойш 18 жил Keanu хинтээч дотн харилцаатай болоогүй. Яг уулзчихсан бүсгүйчүүд байгаа л т. Гэтэ ингэж serious харилцаатай болоогүй гэсэн үг. Харин энэ хацлаасаа хойш Keanu урд өмнөхөөсөө илүү найрсаг хүн болж хувирсан гинэ. Танихгүй хүнтэй ч гэсэн тийм илгэмсэг дотн харилцдаг. Магадгүй бид бие биендээ муухай харилцах, бие биендээ уурлахад энэ нас дэндүү богинох юм байна гэдгийг тэр ойлгосон баг. Ингээд нэг хэсэг завсарлаж байгаад ажилдаа эргээд орж байгаа юм. Хэдэн жил өнгөрсөн ч гэсэн Keanu гашуудсан хിവэр л байна. Бүр нэг хэсэг депресд ороод архинд орсон гэж одоо юу гэдэг цуу. Харин энэ муу туршлаас нь одоо донтолтоос нь дүү Ким нь аварч гисэн гэж бас ярьдаг юм л. Хэдэн зуун саяар одоо мөнгө олж байгаа ч гэсэн тэр зочид буудлаар хэсүүчлэн амьдардаг байсан. 40 нас хүртэл. Үнтэй тансаг байшин худалдаж авах нь түүний хувьд утгагүй санагддаг. Мөнгө тансаглал түүний хувьд хизээж чухал байгаагүй. Тэрээр Холливуудын хамгийн даруухан оддын нэг. За тансаг амьдралтай биш. Энгийн хүмүүстэй нэгэн адил метрогоор явдаг. Гудамжинд тоглолдог. За төрсөн өдрөө хүмүүст бэлүү авч өгч тэмдэглэдэг. Ийм л даруухан ашигтай тий. За түүний замналын ихэнх үеийг харах юм бол их сэргэлэн цаваа гал цогтой байна. Хүсэл тэмэл дүүрэн харагдана. За харин сүүлийн кинонуудыг харах юм бол тэр гал цогийг олж харж чадахгүй. Харин тийм байлээ. Шал хоёр өөр хүн шиг харагдчихжээ шүү. Ер нь кинонуудыг хараад тахаар ихэнх үеийнх сүүлийн үеийнх нь. John Wick-ийг харсан шүү дээ тий. Тэгээ John Wick тэр ер нь өөрийнхөө үнэн төрхийг гаргасан гэдэг. John Wick ч гэсэн хамаагүй маалтдаг шүү дээ. Тэгмэд Keanu ч гэсэн хамаагүй маалтсан. Тэгээд John Wick-ийн дүрийг гаргахтаа ер нь өөрийгөө л харуулсан гэж хэлдэг юм билээ. За хэдий одоо амьдралдаа Keanu-д ийм хэцүү хандсан ч гэсэн тэрээр амьдралд бууж өгөөгүй. Тэр үргэлжлүүлэн амьдарсаар ажилласаар. За үнэхээр энэ одоо зовлон шаналыг яаж туулах вэ гэд би өөрөө ингээд өөр дээрээ бодохоор би мэдэхгүй байхгүй. Яаж туулах надад тийм гарц гаргалаа байхгүй. Тийм юм хийгээд чи гарч болно гэдэг юм байна шүү дээ. Би тийм олж чадахгүй байхгүй. Харин Keanu ажиллаа хийсэн баг. Ажиллаараа өөрийгөө имчилсэн гэж хэлж болно. За одоо харин тэр кинонд тоглосоор за амьдралыг мэдэрсээр мундаг дөрүүдээ бүтээсээр байгаа. За сүүлд 2019 онд нэгэн гала үдшилэг дээр Keanu маань Александра Грант гэдэг нэг сайхан бүсгүйтэй хамт гарч ирдэг. Заашгүй. 18 жилийн дараа дахин найз бүсгүйтэй болж байгаа юм шүү дээ. За одоо болтол түнтэйгээ хамт байгаа юм. За тэгэхээр 18 жил хүлээсэн байх. 18 жил идэгсэн байх нь. Jennifer-тэй үнэхээр хайртай байсан байх. Тэгээ ингэж л хайрлах юмсан тийм ээ. Үнэхээр агуу хайр байсан байна гэж би боддөг. John Wick тэр нөгөө юу чгүй ямар ч нөгөө нэг хөнгүү те танил найзаас өөр хөнгүү яг тийм хүний дүр гардаг. Тэр нь өөрийнх нь амьдрал гэдгийг яг сонссон чинь ингээд
айгүй ийм шар уссан мэдрэмж төрлөө. Тэгээ сүүлд найз охинтой болсон чи ямар баярлж байна. Харин. Тэгээ найз охинтой болсон ч гэсэн Киано маань дахиж хайрлах гэж маш их хүлээсэн байна. Арай л удчих удаа гэж бодмоор тийм ээ. За баярлалаа. За баярлалаа. Маш олон гоё деталь мэдээллүүдийг авлаа. Олон удаа бас биений шар ус бослоо. Энэ одоо дэлхийн хамгийн бас алдартай жүжигчдийн нэг энэ хүний өөхт үхээр аялах таатай байлаа. За энэ дугаар нэрээ сүүлд бас нэг Спонж Бобыг үзчихсэн чи нэг Кануриус гарч ирж байсан. Тэгээд тэнд бас гарч ирдгий маа нөгөө Ancient Apocalypse Center гэдэг юм дээр ингээд нэг хоромхон зур гарч ирдэг. Ками явуулдаг тий. Одоо хүртэл ингэж бас амжилттай байна. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 100% off flash deals Univision болон өдөр бүр шин төлөөж өг ивентдгээ ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн остолгоноор та бүхэндээ хүрэлээ. Хамтайсан үзэг сонсогч та бүхэндээ болон цагийн баттанд маш их баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.